Контент 3. Оронгийн тухай ойлголт. Бид орон гэх ойлголтыг ихэвчлэн физикийн талбар гэж ойлгодог. Жишээлбэл цахилгаан орон, соронзон орон, таталцлын орон гэх мэт. Гэвч орон гэдэг ойлголт үүнээс илүү гүн утгатай байж болох юм. Монгол хэлэнд орон гэдэг нь зөвхөн зай талбай биш. Харин оршихуй гэсэн утгыг давхар агуулдаг. Өөрөөр хэлбэл, ямар ч бид, ямар ч бөм, ямар ч бүтэц зүгээр нэг оршин байдаггүй. Тэд өөрийн гэсэн оронтой байдаг. Энэ онолын үндсэн санаа нь бүх юмс өөрийн оронтой. Тэрхүү орон нь тухайн юмсыг оршин тогтноход барьж тогтоож байдаг. Материал өөрөө дангаараа тогтвортой оршдоггүй. Түүнийг тогтоон барьж байдаг үл үзэгдэх бүтэц байдаг. Тэр нь орон. Орон бол зүгээр хоосон зай биш. Харин бүтэцтэй, динамиктай, нягтарч чаддаг өөрийн гэсэн хэмжигдэхүүнтэй систем. Оронгийн хэмжигдэхүүн нь энерги юм. Тэгэхээр оршихуйн хэмжигдэхүүн нь энерги гэсэн үг.